манай эдийн засгийн бас гол сорилт болчиход байна. Цаашид бид энэ уул уурхайн бус экспортыг яаж дэмжих үү, яаж эдийн засгаа тэлэх үү гэдэг сорилт бол бидний өмнө бол зүй ёсоор тулгарч байгаа. За тийм ч учраас олон улсын зах зээлийг эрэлхийлэх, шин зах зээлүүдийг нээх явдал бол яах аргагүй чухлаа. Нөгөө талаасаа энэ Евразийн эдийн засгийн холбоотой төр хэлцээр байгуулах асуудал дээр бол би өмнө нь ч гэсэндээ энэ асуудал анх орж ирэхэд удаа дараа энэ болгоомжлонгүй байр суурийг бол илэрхийлж ирсэн. Яагаад вэ гэхлээр яхааргүй геополитикийн хувьд бол бас онцлог нөхцөл байдалтай байгаа. Тэр утгаараа бол энэ төр хэлцээр цагаа олсон уу юу гэдэг асуудал бол зайлшгүй тулгарч байгаа. За анх бол энэ асуудал бол оны ихээр орж ирсэн байгаа. За тэгээ тэр цаг хугацаанд бол миний хувьд бол ямар байр суурийг илэрхийлж исэн бэ гэхлээр за нэгэнтээ ингээд хэлцээр хийхийг зориод явж байгаа бол бэлтгэл ажлуудаа маш сайн хийх хэрэгтэй. Бэлтгэл ажлууд гэдэг нь одоо дотоодын аж ахуй нэгжүүдэд маш сайн мэдээлэлээр хангах хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр тээвэр логистикийн дэд бүтэц за тэгээд одоо энэ экспортод бараа нийлүүлэх тэр чадварыг бас эзэмшүүлэх хэрэгтэй. За тэгээд тэр чиглэлээр бэлтгэл ажлаа маш эрт хийж эхлэхгүй бол энэ чинь 3 жилийн түр хэлцээр байж байгаа. За тэр хугацаанд бид нар одоо хил нээгдлэл бол асуудлуудаа шийдтсэн шууд бараагаа экспортод гаргаж явах ийм нөхцөл байдалтай болох ёстой л гэдгийг бол тухайн үед бол нэлээд их хэлсэн. За тэгсэн чинь одоо сая бол яригдчихэж байгаа зүйлүүд дээр бас ийм ирээдүйн цагдаар яриад байна. Их хурл засгийн газарт бол хэлцээрт гарын үсэг зурх эрхийг аль хавар олгоцсон байгаа шүү дээ. Тэгээ гарын үсэг зурагдсан. За өнөөдөр бол сойрхон батлах шат явж гин. Тэгэд ийм ирээдүйн цагдаар бас яриад баймаргүй байна. Энэ бэлтгэл ажлууд чинь маш их цаг хугацаа аавна. Тэгээд энэ иргэдийг аж ахуй нэгжүүдийг мэдээлэлээр хангах явдал бол маш дутмаг байдаг. За тийм ч учраас бид одоо анх Японтой хэлцээр байгуулах үед бол энэ дээр бас маш их алдаанууд гарч исэн. Тэрийг ч гэсэндээ тухайн үед хавар бол одоо нэлээд ярьсан. Тэгэхээр энэ бэлтгэл ажлын хүрээнд нийт ялангуяа одоо энэ аж ахуй нэгжүүдийг мэдээллээр хангах, энэ өрсөлдөөнд бэлтгэх, тэр экспорт руу чиглэсэн зүйл дээр энэ худалдан аж үйлдвэрийн танхим юу хийж байгаа вэ? За төрөөс одоо яг ямар арга хэмжээ авж байгаа вэ? Яг өнөө хүртэл хийсэн ажлаа бас ярмаар байна. Ирээдүйн цаг дээр биш. Тэр хавраас хойш ер нь та бүхэн ямар ажил хийсэн бэ гэдгээ ярмаар байна. Тэгэд лавж За энэ дэрийн 4-р микрофон худалдан аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Лавж. За баярлалаа. Гишүүний асуултанд хариулъя Лавж. Олон нийт хамт мэдээллийн асуудаг бол хэд хэдэн үе шаттай арга хэмжээнүүд бол тавигдсан байгаа. Энд бол танхим ба эдийн засгийн хөгжлийн яам нийтдээ бол ойрын хугацаанд хийгдэх 8 зүйлийн мэдээллийн асуудал байгаа. Энэ бол шатараалтай програм гаргацсан байгаа. Энэ дээр бас нэмээд нэг зүйл хэлчихье. Гишүүний тавьж байгаа асуудал зөвлөдөө. Манайх Японд эдийн засгийн түншлэлийн гэрээс 10 жил болж байгаа. Тэгээ сая бол төр хувийн хвшлийн хамтын түншлэлийн форум бас Японд хийгдсэн. Тэгэхэд бол бид нэр өөрсдөө бий болцсон гэрээгээ ашиглах тэр менежментийн асуудал нь өөрөө их дутуу байсан. 10 жилийн өмнө яг гэрээ байгуулах би бас өөрөө тэнд байж таарч ирсэн. Тэгэхээр тэр үеийн 40 Япон мэрэгжилтэн одоо 40-лээ байж байгаа. Тэгэхэд манай гадаад хэрэг худалдааны яам дээр тэр үед 20 хүн бэлдсэн. Өнөөдөр нэг ч хүн байхгүй байгаа. Тэгээ өнөөдөр бол Япон Монголын түншлэлийн яг гэрээн дээр хариуцсан мэрэгжилтийн төрийн тасралтгүй институт ажиллах тэр процесс байхгүй болсон. Манай танхим дээр бол энэ гэрээн дээр аль алин дээр нэг өөрсдийн талаас үйлчилгээний хэсгүүдэд бол оролцдог. Зарим бүлэг хэсэгт. Тэр бол манай танхим дээр тасралтгүй явагдаж байгаа. Баярлалаа. За жаргалан гишүүн нэмж тодруулъя. Тэгэхээр энэ ирээдүйн цаг дээр ярих биш, яг одооноос ахуулаад энэ иргэдэд мэдээлжүүлэх, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл хүргэх, чадварчуулах энэ ажлыг бол одоо манай танхим бөгөөд одоо бусад бизнесийн холбоодууд маш сайн ажиллах хэрэгтэй байгаад байна.
Эсбөгөөс бид нар бэлтгэлгүй суужгаад нөгөө 3 жилийнхаа хугацааг өнгөрөөгөөд дахиад яг нөгөө Япон шиг юм болох магадaltaй гэж хараад байгаа маа. Тэгэхээр энэ дээр бол одоо маш яаралтай зохион байгуулалтанд орох хэрэгтэй харагдаж байна их баярсаа. Энд ашрамд бас нэг зүйлийг хэлэх гэж байгаа нь Европын холбоотой манайх бас GSP Plus гэдэг хөнгөлөлттэй тарифын хэлцээртэй байгаад байгаа. Зарим барааны зүйл анги дээр бол одоо бас нөгөө хэлцээрийн хугацаа дуусж байгаа гэсэн ойлголттой байгаа. Энэ тал дээр бас ямар ажлууд хийгдэж байгаа вэ гэдэг нэг асуулт байна. Тэгээ Европын холбоо руу ч гэсэндээ бид нар ийм уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх тал дээр бол маш их анхааралтай бас ажиллах хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр одоо байгаа одоо зурагдсан одоо За энэ дэрийн 4-р микрофон лавжууд. Үед бол яг 7200 бараа бүтээгдэхүүний biz хийжсэн. Гэхдээ яг тэр үеийн цаг хугацаанд манай аж ахуйн нэгжүүд Европын дээр стандарт юг хангах тийм бараа материал үйлдвэрлэх болцоо бага байсан. Одоо бол энийг манайх ялангуяа тэр ноолуур, арьс шир, зарим нэг төрлөөрөө бол хангаж байгаа. Жишээ сая бол Итали улсад хийсэн айлчил дээр бол манай яг Итали улстай хийж байгаа бизнес худалдааны харилцаа ер нь 60-40 байгаа шүү дээ. Энэ бол маш амжилттай явагдаж байгаа. Гэхдээ энэ бол ноолуур манай арьс ширэн дээр байгаа шүү. Гэхдээ бидний өөрийн бас бэлтгэл талаас манай аж ахуйн нэгжүүд тэнхэрх ялангуяа түрүүн хэд хэдэн гишүүний тавьж яасан татварын бодлогоор төрийн бодлогод байх хэрэгтэй. Нөгөө талаас энэ гэрээ одоо үзэглэлээ гэхэд бидний миний бол одоо танхимын ерөнхийчүүд хамгийн хайж байгаа асуудал бол санхүүгийн төлбөр тооцооны асуудал байгаа. Энэ бол гэрээнд тусгаагүй. Өнөөдөр бол яг энэ улсуудаа ялангуяа Оросын холбооны улстай энэ санхүүгийн төлбөр тооцооны асуудлыг Монгол За бас их төвшин гишүүн асуулт асууж үг хэлнэ. За энэ хэлцээр